За сайн байцгаана уу. За би сүүлийн үед нэг код оролдоод одоо ажиллаж байдаг арга барилаа бот болгох гэх мэт тиймэрхүү бот тэгээ скрипт хэрэгтэй зүйлсүүдээ ингээд скрипт болгох тиймэрхүү юмнуудыг нэлээд их судалж хийгээд байгаа. За тэгээ энэ удаа би сүүлд нэг бот хийсэн. Тэгээ тэрнийхээ талаар товчхон тэгээд ер нь бот ажиллуулахад юун дээр анхаарах гэх мэт тиймэрхүү зүйлийг товчхон хэлье. За тэгээ интернет дээр яваад идэг тэр 7 хоногтаа санаа болдог ч гэдэг юм уу сард хэдэн мянган хувийн ашиг хийдэг гэдэг ботууд бол ер нь тийм чанаргүй датан дээр тестэлсэн ботууд байдаг ихэнх нь. За тэгээ хэрвээ бот үнэхээр ажиллаж үзэх гээд аваад тестэлж үзээгээл та бүхэн яг брокероос нь татсан чанартай датан дээр тестлээд үзвэл тухайн тэр хэдэн уулсан үр дүн бол шал эсэргээрээ байх нь бол элбэг байдаг. За тэгээ энэ удаа болохоор би MetaTrader дээр бот бичсэн. За тэгээд тэр маань бол ер нь арилж байгаа автоматар нээж хаадаг. Тэгээ Funding Dance дээр, Live Dance дээр энэ одоо ингээд ажиллаулаад 2 сар орчим ашигтай яваад болоод байгаа. За тэгээд мэдээж бот бичгэд хамгийн чухал зүйл бол ажилдаг, ашиг олдог аргачлал байх хэрэгтэй. Win rate өндөртэй. За win rate багатай байвал ашиг алдагдлын харьцаа нь өндөр байх шаардлагатай. За тийм аргатай бол тухайн одоо санаагаа арилжааны арга барилаа автоматжуулах тийм одоо код бичих чадвартай байх. За чадвар байхгүй байлаа гэхэд тийм чадвартай хүмүүсээр нь бичүүлэх шаардлагатай. За тэгээд хэрвээ тэгээ бичиж чадах юм бол ер нь бол тухайн арилжаа маань бот маань бол арилж байгаа автоматар нээж хаагаад ямар ч хүний гар оролцох шаардлагагүйгээр бид нар бол одоо арилжаанаас тэр сэтгэл зүй, сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг бол бүр мэсэн авч хайж болж байна гэсэн үг. За тэгээ би болохоор эхлээд ингээд аргачлалаа бол TradingView дээр тестэлж байгаа юм. За TradingView дээр тестлэхийн тулд ингээд Time Editor гэх энэ дээр бол ингээд стратеги боловсруулад кодоо биччихнэ. За тэрийг ингээд чарт руугаа би оруулчлаа сая. За чарт руугаа оруулаад тэгэнгუთ энэ deep back testing гэдэг энэ strategy tester гэдэг энэ хэсэгт deep back testing гэдэг байгаа. Энийг ингээд төвчүүлэнгуудаа одоо энэ хугацаа нь бол нэг хамгийн дээдл нэг 17 гэж байгаа ч гэсэн яг 19 оноос эхэлж байгаа юм шиг үлээ. За тэгээ энэ дээр нь болохоор өнөөдрийг сонгоод за тэгээд ингээд back test-ийнхаа үр дүн ингээд харуулчихж байгаа юм. За энэ бол яг трейдинг бол яг бот ажиллуулахад бол тохиромжгүй арилжааны чаахгүй зөвхөн ингээд стратеги тест хийхэд ашигладаг. За энэ ботны үр дүн бол нэг иймэрхүү ингээд харагдана. За энэ дээр бол энэ өсөлтийн хувь тэгээ нийт арилжаа за win rate нэг 59-60%-тэй. За энэ минь бол нэг 90% гэж байгаа нь одоо би яг энэ хувийн яаж гарч ирж байгааг нь бол мэдээгүй. Гэхдээ ингээ харахаар нэг тийм 90% доош унсан юм бол харагдахгүй байгаа. За дээш ингээ харах юм бол 2019 оны 5 сарын 20-оос одоо нэг 5 жилийн дата юм уу тий 5-6 жилийн дата. За тэгээ gold дээр ингээд арилж ирсэн нэг $1000-оос ихсэн данс гэж хэлж болно. За 100 contracts гэдэг нь болохоор нэг лотоор. За эднэрийг бол яаж өөрчилж болно л дээр нь. За тэгээд ингээд арилжааны график маань бол ингэж харагдаж байгаа юм. За энийг би win rate-ийн яг өмнө энэ бот болгосон аргачлал win rate нь 60%-тай байгаа. Энийг бол би нэг 10%-аар өсгөж болоод байгаа юм. Win rate өсгөхөөр арилж байгаа илүү одоо юу яана гэсэн үг. Одоо нөхцөлийн илүү сайжруулна. Тэгэхээр ялчгүй арилжааны тоо маань бол багасна. За тэгээ би сая win rate одоо нөхцөлийн өөрчлөлт апплод хийгээд ингээд дахиад back test-ийнхаа дүнг харуулгууд арилжааны юу ашигын одоо юу маань win rate маань бол 70% болчихж байгаа. За тэгээ мэдээж ингээд өнгөрсөн яг саяны адилхан хугацаанд цөөхөн арилжаа гэхдээ өндөр win rateтэй. За асалтын мэдээж олох арилжааны тоо огцом хамаагүй багасж байгаа болохоор мэдээж олж байгаа ашигын хэмжээ бол багасна.
За drawdown-ы хэмжээ бас бага болж байгаа юм. За гэх мэтчлэн ийм трейдинг үе дээр бол ингээд тест хийхэд бол мэдээж датаны цаанаасаа өгдөлтэй чанартай дата цаанаасаа ингээд орж иж байгаа чанартай дата байгаа. Зүгээр интернетээр байгаа хаамаагүй Excel файлыг татж авчираагүй. За тэгэн гутаа за энэ маань одоо ингээд яг ажиллаад байна уугүй юу гэдгийг би болохоор ингээд фандинг данс дээр ажиллуулж үзээд энэ 11 сарын дундаас л эхлүүлсэн санагд чинь тэгээ нэг 2-7 хоногийн дотор ингээд челленж энэ QR-ыг уншуулад шалгаж байна. За тэгээ тэрнээс хойш ингээд тасралтгүй ажиллаулаад энэ чинь $10,000 данс авч ирсэн бэ. За тэгээ эхний ашгаа ингээд 12 сарын 11-нд татсан байна. Тэгээ 12 сарын 30 дахиад нэг за ингээд 3 дахь ашиг нь 1 сарын 6-нд гэх мэт ингээд ер нь бол фандинг дансан дээр бол ингээд татаж ажиллаа болоод байгаа. За мэдээж лайв дансан дээр өөрийнхөө лайв дансан дээр бас ажиллаулдаг. За тэгээд ингээд сертификатаас гадна одоо миний E8-аас татсан энэ E8 гэдэг фандинг Profirm-ээс татсан ашгууд маань ингээд Binance руугаа ингээд татаад авсныг бол ингээд харуулж болж байна. За тэгээд хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр биднэрт ашиг олж болох үс одоо жишээ нь нэгдүгээрт win rate нь өндөр. За хоёрдугаарт win rate багатай байвал risk reward-ийн харьцаа нь өндөр. Тийм арга байх шаардлагатай. За тэгээд тэр арга код болгоод ямар нэгэн сэтгэл хөдлөлгүйгээр шөнө орой өдөр хамаагүй ингээд арилж байгаа хийлэгдэг болох тийм код бичих чадвар шаардлагатай. За тэрийг бол чаддаг мэддэг үнээр нь хийлгэж болох байх. За нэг иймэрхүү тэгээд ботвол ингээд зарим нь яг интернетд рекламдж байгаа бүх ботууд бол ажиллахгүй. Тэрийг ажилтдаг үгүйг нь шалгахын тулд чанартай датан дээр бэк тест хийж үзэх шаардлагатай. За нэг ийм юм байна. За тэгээд миний хувьд болохоор энэ ботыг бол угаасаа зарахгүй би фандинг том дансууд дээр бас ажиллаулж үзэх гээд төлөвлөгөө гаргачихсан байгаа. Тэгэхээр яагаад болохгүй вэ гэхээр фандинг компаниуд хоёр өөр аккаунтаас нэг ижил ярилцаа хийсэн байвал ерөнхийдөө тэрийг хоригддог. Тэгээд хоёр хүний тэр ижил ярилцаа хийсэн бүх аккаунтуудыг бандах, тэгээд идэвхгүй болгох, тэгээд тухайн харилцагчид нараа бас одоо тухайн фандинг компани дээр дахиж ярилцаа хийх боломжгүй болгох байдлаар ингэж банддаг. Тиймэрхүү дүрмүүд байдаг, бүх фандинг компаниуд байдаг. Тэгэхээр хэрвээ би энэ ботоо ингэж паблик тавьчих юм бол хүн болгон ямар нэгэн байдлаар ингэж фандууд дээр лайв дансан дээр ашиглана. За тэгээд хэрвээ миний арилжаа хийж байгаа фандинг компани дээр нэг хүн давхар ажиллаулаад яг адилхан арилжаа хийх болохоор тэр чинь амархан гараад ирнэ. Тийм болохоор би бас тэр эрсдлээ бодоод энийг бол их паблик зарлахгүй. Гэхдээ ботыг бол хийж болоод ашиг хийж бас болоод байна гэдгийг л энэ удаагийн бичлэгээр тайлбарлаж байгаа. За баярлалаа.